Мэдээ өргөлж байна. Том мэдээлэлээр иргэдийн 20% нь л газраа өмчилсөн байдаг. Мөн газар өмчлөх идэвх нийслэлийн иргэдийн дунд хамгийн өндөр байгаа боловч иргэдэд өмчлөх газар хотын төвийн бүсэд үлдээгүй. Харин орон нутагт дэд бүтэц хөгжөөгүй зэрэг шалтгаан нь газар өмчлөхөд нөлөөлдөг юм. Гэтэл нөгөө талаасаа иргэд авсан газараа бүрэн ашиглахгүй байгаа. Иймээс газрын тухай хуулийн төсөөлт нийслэлээс орон нутаг руу шилжсэн иргэн гамшиг ослын улмаас орон гэргүй болсон. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дараалал харгалзахгүй газар олгох зохицуултыг тусгасан байна. Газрын тухай хууль өөрчлөлт орох хэрэгтэй. Яг гэвэл Монгол иргэд өөрсдөө аваад гадаад иргэдэд одоо эзэмшүүлжтэй тий. Нэрээ шилжүүлэхгүй ч гэсэн одоо хуваараа зардаг гэсэн надад таалагддаг шүү дээ. Гэтэ ямар ч байсан тийм нэг хүртээмжтэй биш юм шиг санагдаад байдаг шүү. Тэгээ одоо нийслэж байгаа ус хөдөөний хүч аягүй хорж ирсэн байгаа шүү дээ. Тэгэхээр энийг жоо сармжуулаад бас яг тэрийгэ дэмжүүлэх өгөөчтэй л доо. Ер нь өөрчлөлт оруулаасаа л гэж боддоо шүү. Том мэдээллээр гэрүүлийн хэрэгцээний зориулалтаар 636,045 иргэнд 112,774 га газар өмчлүүлснээс 60% нь ашиглалттай байна. Харин 392,161 иргэнд 541,736 га газар эзэмшүүлснээс 74% нь ашиглалттай байгаамаа. Өөрөөр хэлбэл өмчлүүлсэн газрын 40%, эзэмшүүлсэн газрын 26%-ийг иргэд ашиглахгүй байна гэсэн үг. Энэ мэт олон шалтгаан нь газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатайг илтгэж байгаамаа. Бараг энгийнээр одоо хэлэх юм бол шаардлагагүй хийж газар өмчлөөд авцсан юм уу те эсвэл ямар нэгэн одоо хугацаанаас хоцрох гээд амжих гээд яарад ингээд шаардлагагүй зүйл аваад үнэхээр хэрэгцээ төмөөсийн урдуур ороод зайг нь хаагаад байгаа юм шиг гэсэн ийм дүгнэлтэнд хүрэхээр энэ бол нэлийн бас цаашдаа анхаарах зүйлүүдийн нэг гэж бодсон. Тэгээд бусад салбарын хуулиуд шинжлэхдэх тоолонд энэ хууль руу нөгөө дагаж бус заалтууд нь орж ирж өөрчлөх зорилгод юм нэгдвэл байдал бол алдчихсан. Тэгээд тэр утгаар бол газар олголтыг одоо газрыг хамгаалах, хянах, олгох, менежмент хийх бүх процессууд маань 7-8 ийм төрлийн байгууллагууд эрх мэдэл рүү задраад явчихсан ийм үр дагавар харагдаж байгаа. 2023 онд газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлтөд оруулж иргэд газар авах хүсэлтэд захимаар гаргаж ирэмдлэн олгодог болсон. Энэ зохицуулалтаар үнэгүй газар авч байгаагүй иргэн эхэнд огнооны дагуу ирэмдлэх гэх мэт асуудлыг шийдвэрлсэн хэдий ч захим хэрэглээнд суралцаагүй газар эзэмших зайлшгүй шаардлага тулгарсан иргэд газраа авч чадахгүй байгаамаа. Үндэсний статистикийн хорооны 2024 оны мэдээллээр нийслэлээс хөдөө орон нутг руу шилжсэн 16,820 иргэн хөгжлийн бэрхшээлтэй 107,904 иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг шаардлагатай 1250 иргэн, гамшиг ослын улмаас орон гэрээ алдсан нийт 186 өрх байна. Хөгжлийн бэрхшээлтэй ч юм уу эсвэл одоо нийгмийн халамжийн дэмжлэг тусалцаа зайлшгүй шаардлагатай хөдөө орон нутг руу хотоос шилжиж очсон иргэд гамшиг ослын үеэр одоо орон гэрээ алдсан ийм хүмүүст бол ямар нэгэн эрэм дараалгүйгээр асуудлаа шийдвэрлүүлэх, гэр бүлийн хэрэгцээндээ газар авах энэ боломжийг бүрдүүлж байгаа юм. Ингэснээр болохоор илүү одоо газраа яг гэрээ бариад амьдрий гэсэн тэр зорилтод бүлгэрүүн бас энэ газар олголтыг илүү хүртээмжтэй болгох. Зөвхөн одоо захимаар ингээд хүсэлт аваад шийдвэрлэнэ гэхлээр нөгөө талдаа бас одоо ашиглалтгүй газрууд маш ихээр бий болдог. Одоо мөрдөж байгаа газрын тухай хуулиар өвлжөө хаваржааны газрыг Монгол улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно гэж заасан. Гэвч олгох газрын хэмжээ болон үн тодорхойгүй байгаа юм. 2025 оны байдлаар өвлжөө хаваржааны зориулалтаар улсын хэмжээнд 129,446 иргэнд 44,550 га газрыг эзэмшүүлээд байна. Тэгвэл хуулийн төсөлд өвлжөө хаваржааны зориулалтаар 1 га хүртэлх газрыг үнэгүй эзэмшүүлэх, уг хэмжээнд багтаан эзэмшүүлэх газрын дээд хэмжээг тухайн орон нутгийн хүн амын нягтрал, малын тоо, газар зүйн онцлог, бэлчээр ашиглалтын байдал, газрын нөөцийг харгалзан аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал тогтоох юм. Мөн малчин өрхийн хамтын хэрэгцээнд дундаа 5 га хүртэлх газрыг тэжээлийн ургамал тариалах зорилтоор давуу ирэхээр олгох зохицуултыг тусгасан байна.